байх нь ойлгомжтой. За ингээд эхний хоёр гишүү олдсон байхад энэ хоёрын ноогдурыг сонирхоход тэр нь бол одоо 6 байх нэ гэсэн үг. 6 байх. За энэ дээр ядгуур гэж үтцсэн байна. Ноогдуур шүү. За ноогдуурыг гэж ярина эсвэл хуваарич гэж ярьдаг. Геометри өргөөс дээр бол. За дөрөвдөх нь болохоор AN нь сөрөг нэгийн энэ зэргийг бүртгэнэ гэсэн томьёогоор өгөгдсөн дарааллын 100 дугаар гишүүнийг олоо гэдэг чинь. За энэ энийх нь орон 100-г тавиад одоо тооцоол хийх юм бол 100 гэж гарч байна. За тавдах нь дээрх одоо дарааллын одоо ямар дугаартай гишүүн сөрөг тоо байх вэ гэдэг чинь. За ингээд 1 дугаартай гишүүнийг сонирхоод үзэх юм бол сөрөг 1, 2 дугаартай сонирхоод үзэх юм бол 2, 3 дугаартай сонирхол сөрөг 3 гэдэг. Ингээд цондгой дугаар дээр нь бол одоо сөрөг утгатай байна гэж харж болж байна. За одоо 6-аг бол одоо дөрөнд нэг дээр ярьсан шиг 2 янзаар олсон байна. За би бол 5 5-аар нэмж байгаа учраас 5n гэж бичгээд тэгээ энийх нь орон 1-ийг 50 гут 5 тэгээд эхний гишүүн манай эхний гишүүн 1 байхын тулд 4-ийг хасвал одоо 1 гарна гэдэг. Тэгвэл ерхий гишүүнийхэн томьёог 5n-аас 4 гэдээ олж хэлсэн. За 2 дарга нь бол одоо геометри өргөөсийн арифметик өргөөс ерхий гишүүн томьёонд орлуулад гаргачихна. За 7. За дараах арифметик өргөөсийн хэдэн гишүүн дараах арифметик өргөөсийн хэдэн гишүүн өгсөн байна вэ? Дараах арифметик өргөөсийн хэдэн гишүүнийг өгсөн байна вэ? Дараах арифметик өргөөсийн хэдэн гишүүнийг өгсөн байна вэ гэж. За өөрөөр хэлбэл энэ хэдэн гишүүнийг одоо өгсөн байна вэ? За A1 нь 19 байна. За энэ буурж байгаа учраас 4-4-оор хасагдж байна гэсэн. Тэгэхээр энд сөрөг 4 гэсэн тоо нэмэгдэж байгаа гэсэн. Тэр сөрөг 4-оор нэмэгдээд энэ дараалал одоо багасаад байгаа л гэсэн. За тэгэхээр D нь бол сөрөг 4. За тэгээд A нь буюу одоо төгсгөлийн гишүүнийг нь бол сөрөг 73 бол N нь хэдвэ гэдэг. За ерөнх арифметик өргөрөөсийн одоо томьёондоо орлуулад бодох юм бол ерөнхий гишүүний томьёо 23-аас хасах 4 байна гэж гарч байна. За 23-аас хасах 4n гэсэн томьёо нь энийх нь оронд ямар нэгэн тоо орлуулад бодоход 73 гардаг. Тэр 73 гардаг. Тэгэхээр n нь хэд байх вэ гэдгийг олохдоо сөрөг 73-аа 23-аас хасах 4n гэсэн томьёотойгоо тэнцвүүлээд бодвол n нь 24 гэж гарч байна. Тэгэхээр 24 гишүүн өгөгдөжээ гэж ойлгоно. За 8 дугаар одлого. За энэ прогрессийн хамгийн их сөрөг гишүүнийг олоорой гэдэг чинь. За тэгвэл манай AN нь бол одоо тгээс их гэдгийг нь одоо бодож байна. Энэ нь яагаад тэгж бодож байгаа гэхээр хамгийн одоо сүүлийн эрг гишүүн нь хэд юм бэ гэдгийг олоод түүний дараах нь сөргөнө гэсэн үг. За тэгэхээр тгээс их гэд бодохоор одоо n нь бол 5 бүхэл 4-ний 3-аас бага байх үед бол эрг утгатай гэсэн үг байна. Өөрөөр хэлбэл эхний 5 гишүүн бол эрг утгатай гэж эндээс хэлж болно. За тэгээд 6 дахь гишүүн нь сөрөг утгатай гэсэн үг. За тэгээд сонирхуулаад энийх нь орон 6-ыг тавиад ерхий гишүүнийхээ томьёонд орлуулаад бодохоор сөрөг 1 гэж гарч байна. Тэгэхээр сөрөг 1 6 дахь гишүүн нь сөрөг 1 гэж байна гэсэн. За 9 дэх одлого 4 7 10 13 16 гээд 3-3-аар нэмэгдэж байгаа ийм дарааллын. За энэ нь одоо тоон дарааллын тоонуудыг за номын 200 одоо 526 дугаар 526 дугаар нүрээс эхлэн 100 100-аар нь бичив гэж байна. За энэ 100 100-аар нь бичив гэдэг нь болохоор ингэж байна гэсэн. 526 дугаар нүүрэн дээр нэг 100 тоо бичсэн. Энэ дарааллын 100 тоог бичсэн гэж ойлгох нь. За 527 дахь нүүрэн дээр болохоор энэ дарааллын одоо 101 дахь гишүүнээс 200 дахь гишүүнийг одоо бичиж байгаа гэсэн үг. За гэх мэтчлэн ингээд бичээд байтал одоо 2020 гэдэг тоо энэ дарааллын одоо
хэддэх тоо юм тэгээд хэддэх нүүрэнд нь бичигдэх юм бэ гэдгийг л олох гээд байна гэсэн. За тэгэхээр энд ерхий гишүүнийхэн томьёогоор одоо томьёогоо олох юм бол 3n дээр нэмэх нь 1 гэсэн томьёо олдож байна. Тэгвэл 2020 гэдэг одоо тоо энэ дараалал яг хэддэх гишүүн юм бэ гэхээр 673 дахь гишүүн юм байна. Энэ одоо 4 7 10 13 гэдэг одоо энэ дарааллын 673 дахь гишүүн нь бол 2020 гэсэн одоо гишүүн байх нэ гэсэн үг. 2020 гэсэн гишүүн байна. 2020 гэсэн. 673 дахь гишүүн нь бол 2020. За тэгвэл 6073 гэсэн одоо энэ 673 гэсэн тоог 100-100-аар нь хуваарлбал одоо 100-100-аар нь одоо нэг нүүрэн дээр 100 тоо бичих юм бол ийм 6 нүүр болоод 7 дахь нүүрийн 100 тоон дотор бол манай энэ 2020 гэдэг тоо бичигдэнэ гэсэн үг. За тэгэхээр эхний одоо 576 дугаар нүүрэнд ямар 100 тоо бичигдэх юм бэ гэхээр 4 7 10 гэх мэтчлэн энэ дарааллын одоо 1-ээс 100 дахь гишүүн 100 дугаар гишүүн буюу эхний 100 гишүүн энэ дээр бичигдэнэ гэх. 301 хүртэл 4 7 10 гэх мэтчлэн 301 хүртэлх гишүүн бол 526 дугаар нүүрэн дээр бичигдэнэ гэсэн үг. Тэгээ 301 гэдэг нь бол 100 дахь гишүүн мөн шүү дээ. Энийх нь оронд 100-г тавих юм бол 3-ыг 100-аар урьдчихэд нэг нэмэхээр 301. За одоо 101 дахь гишүүн бол 101 дахь гишүүнээс 200 дахь гишүүн нь бол 527 дугаар нүүрэн дээр бичигдэнэ. За ингээд 304 гэдэг тооноос 601 гэдэг одоо тоонууд бол 3-3-ын зөрүүтэй ийм тоонууд бол 527 гэсэн нүүрэн дээр бичигдэнэ. За гишүүнийхэн дарааллын хувьд бол 101 дахь гишүүнээс 200 дахь гишүүн бичигдэж байгаа гэсэн. За гэх мэтчлэн ингээд одоо бичээд 7 дахь нүүрэн дээр одоо манай 2020 гэдэг тоо бол тэр 100 тоон дотор бичигдэнэ гэж байна. За 7 дахь гэдэг нь одоо 526 дээр 6-г нэмэх юм бол 7 дахь нүүр нь болно гэсэн. Одоо та нар 521 дээр 526 дээр 1-ийг нэмэх юм бол 500 одоо 27 болно шүү дээ. Тэгэнгუთ тэр 526 дээр 100 тоо бичиж байгаа. 527 дээр 100 тоо бичиж байгаа. Ингээд 200 бааз 200 тоо бичиж байгаа. Тэгэхээр 7 дахь нүүрэн дээр нэг ихэнгуут 526 дээр 7-г нэмэх юм бол удлаа болчихно гэсэн. 800 дахь тоон дотор байна гэж. 700-аас 800 дахь тоон дотор байна гэдээ ойлгож байна. Тэгэхээр 6-г нэмжээж одоо манай тэр 7 дахь нүүрэнд одоо бичигдэх тоон дотор 2020 байна шүү. За энэ нь бол 532. За 10 дахь нь. За энэ арифметик өргөрөөс энэ 7 дахь гишүүн нь аль вэ? За энийг бол одоо энэ оронд 7-г тавиад бол сөрөг 32 гэдээ болж байна. За 11 нь энэ геометри өргөөс ноог дурыг олоо гэдэг чинь. За эхний 2 гишүүнээ ноог дурыг хаваавал 6-г 20 таваавал 3 гэж. За ноог дур нь 3 гэж. За 12 болохоор за энэ дарааллын геометри өргөрөөс одоо үүсгдэг бол x-ийг олоо гэдэг чинь. За геометри өргөрөөс үүсгдэг дараалсан 3 гишүүний чанар бол юм байна. Голын гишүүнийх нь квадрат нь захын 2 гишүүний үржигтэй тэнцэнэ. За тэгэхээр x-ийн квадрат нь 17 үржихийн 68 буюу x тэнцүү тэгээд нэмэх хасах 34 гэж гарч байна. За тэгэхээр нэмэх энэ хоёр дахь гишүүнээ нэмэх 34 ч байж болно, хасах 34 ч байж болно. Энэ тохиолдолд геометри өргөөс үүсгэнэ гэсэн. За нэмэх 34 байвал ноог дур нь бол 2 байна гэсэн үг. Хасах 34 байх үед ноог дур нь бол хасах 2 байна гэсэн үг. За 13 дахь бодлого болохоор за энэ арифметик өргөрөөс нэг чанар ашиглаж бодно. За n дээр нэмэх нь k тэнцүү, p дээр нэмэх нь q гэсэн одоо энэ нийлбэр хоорондоо тэнцдэг байвал
А-гийн n дээр нэмэх нь AK тэнцүү А-гийн P дээр нэмэх нь AQ гэсэн энэ нийлбэр арифметик өргөрөөс энэ нийлбэр нь тэнцдэг гэсэн үг. За эндээс бол одоо өөрөөр хэлбэл дугаарууд нь тэнцдэг хоёр гишүүн одоо байх юм бол түүнд харгалзах утгууд нь мөн тэнцэнэ гэж ойлгож байна. За 13 дээр 11-ийг нэмэнгууд А3 дээр А11 гэдэг нь дугаарууд нь 3 дээр 11-ийг нэмэхээр 14. Тэгэхээр энэ тэнцүүгийн баруун талд нь бол нэг хоёр гишүүний дугаар нь 14 гардаг хоёр илэрхийлэлтэй тэнцдэг гэсэн. За тэгэхээр бол би нөгөө олох гэж байгаа нөхцөлөө ашиглаад А7 дээр нэмэх нь А7 гэдэг. За энэ одоо 3 дээр 11-ийг нэмээд 14, 7 дээр 7-ыг нэмээд 14 тэнцэж байгаа учраас энэ одоо харгалзах утгууд нь бол тэнцэнэ гэсэн. За энэ чанараар бол A19, A7 нь бол 19 гэж гарч байна. За дараалал нь натурал тоонуудын квадрат байдаг. Энэ дарааллын гишүүн биш тоог сонгох гэдэг чинь. За тэгэхээр энэ бол C байгаамаа. За 15 нь геометри өргөрөөсийн хуваар нь 2, 5 дугаар гишүүн нь 4-ний 3 бол эхний 6 гишүүний нийлбэрийг олоо гэдэг чинь. За эхний 6 геометри өргөрөөсийн одоо n-р гишүүний нийлбэрийг олдог томьёог энд бичсэн байна. За өгсөн нөхцөл нь Q нь бол одоо 2, B5 нь бол 4-ний 3 гэсэн. За эндээс B5 гэдэг бол B1-ийг үржих нь Q-гийн 4 зэрэгтэй тэнцэнэ. За B5-ийнхаа оронд 4-ний 3-аа орлуулад Q-гийнхаа оронд 2-аа орлуулад 50-нд орлуулад хэлбэрчлэх юм бол B1 64-ний 3 гэж гарч байна. За тэгээд томьёонд орлуулах юм бол B1-ийнхаа оронд 64-ний 3, Q-гийнхаа оронд 2-аа орлуулад тооцооллоо хийх юм бол 64-ний 189 гэд C хариу гарч байна. За 16. За нийлбэр нь 18 байх 3 натурал тоо өгөгдсөн. Дараалалаараа арифметик хөрвөрөөс үүсгэж байна. За эхний 3 хэрв 3 дахь тоог нэгээр нэмэгдүүлвэл тэдгээр нь геометри хөрвөрөөс үүсэх бол эхний тоог бол. За ерөнхийд нь бол яг хоо ийм одоо дараалсан 3 гишүүн 18 гэдэг байна. За бид энийг бол хэдүүлээ дараалсан л 3 гишүүн гэж үзэж байгаа юм чи A1, A2, A3 гэдээ үзчихэж болно гэсэн үг. За тэгэх юм бол A1 нь V1-тэйгээ тэнцдэг, A2 нь V2-тэйгээ тэнцдэг. За геометри хөрвөрөөс болдог байхын тулд V3 нь бол A3 дээр нэгийг нэмэхэд геометри хөрвөрөөс үүсгэх гэсэн. За тэгэхээр эхний одоо арифметик хөрвөрөөс эхний 3 гишүүний нийлбэр 18 гэдгийг үл ингэ бичсэн. За геометри хөрвөрөөс үүсгдэг 3 гишүүнийхээ чанарыг ашиглахаар голын гишүүний квадратын захын 2 гишүүнийхээ үржүүлэлтэд тэнцдэг. За ингээд V2 гэдэг нь бол A2, V1 гэдэг нь бол A1, V3 гэдэг нь бол A3 дээр нэмэх нь 1. За дээдлийн A2, A3 гэдгээ A1 дээгэр гэвэл задлсан байна. За ингээд дээдлийн 1-р тэгштэглээс бол A2 нь 6 гэж гарна. За A2 нь 6 гэдэг нь бол A1 дээр нэмэх нь D 6 гэж бас ойлгож байна нөгөө талаас. За 2 дахь тэгштэглэл рүү энийг 1-р тэгштэглээсээ олсон үр дүнгээ орлуулж байна. A2 нь 6 гэдээ орлуулж байна. A1-гээ 6-аас хасах нь D гэж. Өөрөөр хэлбэл A2-оос D хасна гэсэн. За A3-аа болохоор 6 дээр нэмэх нь D. За тэгээд нэгийг нэмнэ. За ингээд 6-аас хасах нь D үржих нь D дээр нэмэх нь 7, 36 гэсэн одоо энэ тэгштэглийг бодох юм бол хаалтаа задлаад эмэгтэхэд бичингууд D квадрат дээр нэмэх нь D хасах нь 6 гэсэн одоо илэрхийлэл гараад D нь бол сөрөг 3 2 гэж гарч байна. За эндээс A1 нь бол A2-оос D хасах юм чинь D нь сөрөг 3 байх үед 6-аас хасах нь хасах 3 гэхээр нэмэхээс болно. D нь 2 байх үед 6-аас хасах нь 2 гэхээр 4 болно. Ингээд 4-г үүсгэсэн энэ 2 гишүүн бол одоо энэ дарааллын одоо A1 нь байж болно гэсэн. D-гээс хамаарат. D нь 2 утгатай мөн A1 нь
хоёр хөлбөртэй байх нь дээрээс хамаарат. За 17. За дарааллын ерөнхий гишүүний томьёог олоо гэдэг чинь. За тэгэхээр зүй тогтлыг ажиглах юм бол за энэ тооны бактериалууд байна. Дараалсан тоонуудын бактериалууд 2 1 2 6 24 102 гэдэг. За ингээд энийн бактериал гэсэн юм одоо ерөнхий гишүүний томьёотой байна гэж харж байна. За 18 дугаар бодлого болохоор за x1 нь 2-1 гэсэн. За x n дээр нэмэх нэг нь болохоор ийм одоо томьёогоор өгөгдсөн байна. За тэгвэл одоо энэний ерөнхий гишүүний томьёог болоо гэсэн. За тэгэхээр x2-ыг судлавал 1-ийг хуваах нь 2-оос нэгснэ. За x1 гэдэг нь 21 ижил өөрийгөө бодох юм бол 1-ийг хуваах нь 23 ингээд 1-ийг хуваах нь 2-3 гэдэг нь 3-2 болно. За юм. За x3 гэдэг нь бол 1-ийг хуваах нь 2-оос засах нь 3-2 ижил өөрөөр өгөх юм бол 3-4. За 1-ийг хуваах нь 3-4 гэдэг нь 4-3. За ингээд за ийм зүй тогтолтой. Хуваараа бол дугаараасаа хамааруулаад бичих юм бол 4 гэдгээ 3 дээр нэмэх нь 1. x2-ийнхоо хуваарийн 3-ыг 2 дээр нэмэх нь 1 гэдэг ингээд биччихэл. Тэгэхээр энэ зүй тогтлыг ингээд ажиглавал n-ийг хуваах нь n дээр нэмэх нь гэсэн томьёо байна гэдэг ингээд таарч болно. За 19. За 19-ийг бол яг хоо хоёр янзаар бол бодож болно. Ерөнхийдөө бол яг хоо онол талаас нь бол за 19-ийг бол одоо шууд орлуулад шууд одоо энд байгаа 5 утгуудыг орлуулад x5, x6, x7, x3, x4 гэсэн утгуудыг орлуулангуудаа хариуг орж болно. За ерөнхийдөө яг онол талаас нь бол очиж үл. Аамлаа хийж байна. За онол талаас нь тайлбарлах юм бол одоо энэ одоо бутархай хамгийн их утгатай байхын тулд хуваар буюу хуваагч нь хамгийн бага байх хэрэгтэй. Хуваар буюу хуваагч нь хамгийн бага байх хэрэгтэй. Тэгжиж одоо ноогдуур нь их гарна гэсэн үг шүү дээ. Хуваагч нь бага байх тусам ноогдуур нь их гарна гэсэн үг. За тэгэхээр x-ний хамгийн их утгатай байхын тулд бол хуваарийн 3-ийн дээр нэмэх нь 14-ийн хасах нь 17 бол хамгийн бага утгатай байна гэж. За x1 2-ын сөрөг утгатай байгаа тул одоо 3-ийн квадратаас хасах нь 14-ийн хасах нь 17-гийн хамгийн ихний эрг утгыг олё гэж. За тэгэхээр эрг утгыг нь олох гэж байгаа учраас би яг энэний эрг утгыг нь олох гэж байгаа учраас тэгээс ихгээл тооц. Тэгээ хүртүр нь өөрөө эрг юм чи хуваар нь эрг байх жижиг энэ одоо эрг утгатай юм гэсэн үг. Тэгээд энэ дискриминантыг нь ашиглан тэнцэтгэл шиг бодчих юм бол за сөрөг 1 5 бүхэл 6-ны 4 гэсэн 2 утга гараад за шийдээ биччих юм бол 5 бүхэл 3-ны 2-оос их эсвэл сөрөг 1-ээс бага гэдэг гэж. Тэгэхээр энэ сөрөг 1 бол одоо энэ дараалал дээр бол одоо ямар ч ач холбогдолгүй гэсэн үг. За 5 бүхэл 3-ны 2-оос одоо их тоо байх үед одоо эрг утгатай эдг нь 6 дахь гишүүн бол одоо эрг утгатай гэсэн үг байхгүй. За тэгэхээр 6 дахь гишүүнийг энд орлуулад шалгасан. 6 дахь гишүүнийг орлуулаад шалгангууд 3 гарсан. За 7 дахь гишүүнийг одоо орлуулад сонирхсон. За тэгсэн чинь бүр багассан. За тэгээ өмнөөс цаашаа бол одоо эрг утгатай хэрнээсээ хуваагч нь ихсээд байх тусам багасна. Өөрөөр хэлбэл энэ 21-ийг 7 тавна гэдэг хуваагч 7 байсан. Энэ 6 үед энэ 7 үед 21-ийг хуваах нь 32 гээд хуваагч нь 32 болоод хуваагч ихсэх тусам энэ бутархай багасна. Тэгэхээр энэ 6 үед л одоо энэ дараалал хамгийн их утгатай гэсэн үг байх нэ. За яг хөө энэ бол одоо онол талаас нь тайлбарсан. Багш нь одоо хэлсэн. Энийг бол яг эстэй эрхийг шалгалтын дээр бол ингээд одоо бодсноос илүүтэй шууд орлуулад
5 хариугаа орлуулад хамгийн ихийг нь олчихсан нь бол цагийг бараг хойчих болоо гэж бодож байна. За арифметик өргөрөөсийн A4 5 A16 20 бол A10-ыг олоо гэдэг чинь. За нөгөө арифметик өргөрөөсийн нөгөө чанараар дугаарууд нь тэнцэж явах юм бол одоо болтгоо тухайн гишүүнүүднийх нь утгууд нь тэнцдэг гэж хэлсэн. За тэгэхээр энэ томьёонд орлуулад A4 дээр нэмэх нь A16 гэдэг нь энэ хоёрын дугаарын нийлбэр нь 20 байгаа учраас нөгөө талынх нь 10 10 гэж биччихэд мөн л 20 учраас болж байгаа юм. За ингээд за 10 10 гэж бичээд байгаа энэ бол ерөнхийдөө A10-ыг олох гэж байгаа учраас л тэгж бичээд байгаа шүү дээ. 9 дээр нэмэх нь одоо 11 ч гэж бичиж болно гэсэн үг шүү дээ. Ер нь бол за ингээ манай бодлогын үр дүн орлуулад бодохоор 12.5 гарсан байна. За 22 арифметик өргөрөөсийн 1-р гишүүн нь 3, 5-р гишүүн нь 11 бол одоо ялгуур нь аль тав вэ гэдэг чинь. За энийг бол одоо хамархан бодчихноо. A5 гэдэг бол A1 дээр нэмэх нь 4-тэй. D гэдэг бол A5-аас A1-аас 4 тугаах буюу 2. За 23 нь геометри өргөөсийн 2-р гишүүн 5, 5-р гишүүн нь 40 бол ноог дурыг олоо гэдэг чинь. За тэгэхээр B5 нь бол 40, B2 нь бол 5 гэсэн үг. B5 гэдэг бол B2-ыг Q-гийн 3 зэрэгээр үржилсэнтэй. Тэнцүү Q-гийн 3 зэрэг гэдэг нь бол B5-ыг хувааханд B2. За Q-гийн 3 зэрэг гэдэг нь гэдгээ олохын тулд одоо B5 B2-ыг хуваангууд 8-тай тэнцэнэ. За эндээс Q нь 2. За 24 нь A4 нь 13, D нь 3 бол одоо эхний 2 гишүүний нийлбэрийг олоо гэдэг чинь. За тэгээд эхний 2 гишүүний нийлбэрийг олно гэдэг чинь S2-ыг олно гэсэн. S2-ыг олно гэдэг нь A1 2-ыг олно л да. A1 2-ын нийлбэрийг олно гэсэн. A1 2-ыг олоод нэмчихсэж болно. За ингээд D болон одоо A4-ийг ашиглаад A1-ыг олох юм бол A1 нь 4 гэж гарсан. Тэгвэл A2 нь A1 дээрээ D-г нэмсэнтэй тэнцвээ 4 дээр 3 нэмээд 7. За 4 7 2-ыг нэмэхээр 11. За 25 нь B3-аас B1-ийг хасахад 9. B5-аас B3-ыг хасах 36 гэсэн. За тэгэл B1-ийг ол гэсэн. За тэгээд B3 гэдэг бол B1-ийг үржих нь Q-гийн B1-ийг үржих нь Q-гийн квадрат хасах нь за B1 хэвээрээ. За хоёр дахь тэгштгэлийн B5 гэдэг бол B1-ийг үржих нь Q-гийн 4 зэрэг, B3 нь бол B1-ийг үржих нь Q-гийн квадрат. За ингээд эхний тэгшлээс одоо ерхий үржигдэх B1-ийг гаргах юм бол B1-ийг үржих нь Q квадратаас хасах нь 1. Хоёр дахьоос B1-ийг үржих нь Q квадратыг гэсэн ерхий үржигдэх гаргах юм бол Q квадратаас хасах нь 9. За ингээд 1-р тэгштгэлийн B1-ийг үржих нь Q квадратаас хасах нь 9. Квадратаас хасах нь 1 нь 9-тэй тэнцүү гэдгийг 2-р тэгштгэл рүү орлуулад бичих юм бол 9Q квадрат нь 36 буюу Q квадрат нь 4 буюу Q нэм хасах 4 гэж гарч байна. За Q нэм хасах 2 гэж гарч байгаа. Q квадрат нь 4 учраас. За Q нь эрг 2 үед одоо B1 нь 3, Q нь одоо сөрөг 2 үед B1 нь 3 гэж ялгаагүй адилхан 3 гарч байгаа учраас B1 нь 3 буюу C байна. За өсөг арифметик өргөрөөсийн A1 4-ийг харьцах нь A6 сөрөг 1, A2-ыг үржих нь A8 сөрөг 1 бол түүний 1-р гишүүн ба ялгуурыг олоо гэж. За өсөх арифметик өргөрөөс гэдэг нь D нь бол эрэг тоо гэсэн л үг. За A4-ыг A6-ад харьцуулна гэдгээс одоо пропорцлоод бичих юм бол A4-ыг A6-ад харьцуулсан сөрөг 1 гэхээр A4 нь бол сөрөг A6-тай тэнцвэ. За тэгэхээр A4-өө A1 дээгэр илэрхийлээд бичих юм бол A1 дээр нэмэх нь 3D, A6 A1 дээр нэмэх нь 5D. За ингээд сөрөг хаалтаа нэгээд хоёр тал руу A1-ийг нэг тал руу D-ийг нэг тал руу гаргаад ямардах юм бол A1 нь сөрөг 4D гэж гарч байгаа. За хоёр дахь тэгштэглээс бол A2 гэдэг бол A1 дээр нэмэх нь D, A8 гэдэг бол A1 дээр нэмэх нь 7D.
нэгийнхээ оронд одоо сөрөг 4D-гээ нэгдүгээр тэгшгэлээс олсон сөрөг 4D-гээ орлуулад бичих юм бол дээгэр илэрхийлсэн квадрат тэгшгэл болж байна. 9D квадрат нь сөрөг 1-тэй тэнцүү буюу D квадрат нь 9-1. D нэм хасах 3-1. За D нэм хасах 3-1 гэдэг нь тгээс их гэдэг тохиолдол. Одоо D нь тгээс их гэсэн чинь өсөг арифметик хөргөрөөс гэсэн учраас D нь 3-1 байна. D нь 3-1 үед одоо A1 нь бол сөрөг 4D-тэй тэнцэх гэсэн учраас сөрөг 4-ийг дээгээрээ өрчих юм бол сөрөг 3-4. За ингээд нэгдүгээр гишүүнөөс сөрөг 3-4, D нь бол 3-1 гэсэн юм хариу гарч C хөлбөр байна гэж. За энд тест ажиллаж байгаа үед бол энд бол одоо 3 хариуг бол бүр гасаж болохоор байна. D нь одоо өсөг арифметик хөргөрөөс гэсэн учраас D нь сөрөг тоо ажиллахгүй. Сөрөг 3-1, сөрөг 3-1, сөрөг 3-1 гэсэн A, B, D гэсэн хариунуудыг хасаад C тэгээд E2 дээр бол тооцоолол хийх гэд бол болох байна гэсэн үг. За 27 дугаар одлого. За A1 нь 1, N нь 1-ээс их буюу тэнцүү. За AN дээр нэмэх нь 1 нь A1-ыг хуваах нь N дээр нэмэх нь 1 бол A10-ыг олоо гэж. За тэгвэл A2 гэдэг нь бол A1-ыг хуваах нь 2. Тэгэхээр A1 гэдэг нь 1 учраас 2-1. За энд нэг зүй тогтол ажиглана. За A3 гэдэг бол A2-ыг хуваах нь 2 дээр нэмэх нь 1 буюу A2-ыг хуваах нь 3. За тэгэхээр A2 гэдэг нь өмнө 2-1 гарцсан 2-1-ийг 3 дугаар 6-1. Тэгэхээр энэ 6 гэдэг бол 3-ын факториал гэж харж байна. 2 гэдэг бол 2-ын факториал гэж харж байна. Хуваарийнхаа. За дахиад нэг энэ зүй тогтол хадгалагдчихна уу гэхэд дахиад нэг шалгая. A4-ыг. Тэгэх юм бол A4 бол A3-ыг 4 тоон гэсэн. A3 нь 6-1, 6-1-ийг 4 тоохоор 24-1. Тэгэхээр 24 гэдэг тоон өөрөө 4-ийн факториал учраас за ингээд хуваарууд нь бол одоо натурал тооны факториалууд яваад байна гэдээ ойлгож байна. Хүрдүүрүүд нь 1. За тэгэхээр A10 гэдэг бол одоо A4 гэдэг бол хуваар 4-ийн факториал, A3 гэдэг бол хуваар 3-ийн факториал, A2 гэдэг бол хуваар 2-ийн факториал байна гэсэн зүй тогтлыг ажиглаад A10 гэдэг бол 1-ийг хуваах нь 10-ийн факториал, хуваарт нь 10-ийн факториал байна гэдэг ингээд болчихсон. За 28. За энэ геометр прогрессийн одоо үүсгдэг энэ 3 геометр прогресс үүсгдэг 3 гишүүнийг К хэдвэ гэж. За тэгэхээр геометр прогресс үүсгдэг дараалсан 3 гишүүний чанар бол голын гишүүний квадрат нь захын 2 гишүүний үржүүртэй тэнцүү гэх. За тэгэхээр К язгуур дор 7-гийн квадрат нь 3 язгуур дор 7-г үржихийн 7-тай тэнцэх гэсэн чанар гэсэн. Тэгэхээр К язгуур дор 7-гийн квадрат гэдэг нь бол К-ны 2 гэсэн үг. За нөгөө талд 3 язгуур дор 7-г үржихийн 7 гэдэг нь 7-гийн 3-ны 1 зэрэг дээр 7-гийн 3-ны 1 зэргийг үржихийн 7-гийн 1 зэрэг гэсэн. Тэгэхээр ижил суурьтай зэргүүдийг үржих зэрэгийлэгчүүд нэмэгдээд 3-ны 4 болно. За К-ны 2 тэнцүү 3-ны 4 гэдэг нь бол 2-ны 3-тай тэнцүү. 2-ны 3 гэдэг нь бол 1.5. За тэгэхээр К нь 1.5 байх үед бол одоо энэ 3 тоо бол геометр прогресс үүсгэх нэ гэсэн үг. За 29 дугаар бодлого. За арифметик прогрессийн чанартай ерөнхийдөө төстэй арифметик прогресс бол гишүүнүүдийг нэмэгт тэнцдэг бол геометр прогресс чинь нөгөө чанар нь өөрөө геометр прогресс чинь үржихэд гаргадаг шүү дээ. Тэгэхээр энэ гишүүнүүдийг нь үржихэд тэнцдэг. N дээр нэмэх нь K одоо P дээр нэмэх нь Q2-ын нийлбэр нь хоорондоо тэнцдэг байх юм бол V-нийг үржих нь V-K нь одоо VP-г үржих нь VQ-тэй одоо тэнцэнэ гэсэн үг. За эндээс одоо зүй тогтол ажиглах юм бол V1-ийг үржих нь V13
гэдэг нь V7-гийн квадрат гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл V7-г үржих нь V7 гэдэг. За V2-ыг үржих нь V2 гэдэг нь V7-г үржих нь V7 буюу V7-гийн квадрат гэдэг ойлгож байна. Дугаарууд нь тэнцэж байгаа шүү. 2 дээр нэмэх нь 12 нь 14. V7-г үржих нь V7 гэдэг нь 7 дээр 7 14. За ингээд энд 13 гишүүн байгаа. Ингээд 2-2-оор нь ингээ үржүүлээд ингээ бичих юм бол захын хоёруудыг ингээ үржүүлээд гол руу нь явуулаад ах юм бол 6 ийм хос гараад V7 сондгоо үлдэнэ. За тэнгууд тэр захын хоёр хосын үржүүр нь V7-гийн квадрат V7-гийн квадрат гэдэг ингээд 6 хос нь V7-гийн квадрат болж байгаа гэсэн үг. V7-гийн квадрат нь 6 хос байгаа учраас V7-г 6 удаа үржинэ гэдэг нь 6 зэрэг төвшүүлнэ гэсэн үг. V7-гийн квадратыг 6 удаа үржинэ гэдэг нь 6 зэрэг төвшүүлнэ гэсэн үг. За тэгээд дунд нь үлдсэн V7-гоор мөн үржвэл за энэ одоо V1, V2, V3-ын үржвэр нь V7-гийн 13 зэрэг болно гэсэн. V7-гийн 13 зэрэг. За тэгэхээр энэ V1-гээс V13 хүртэлгийн үржвэр нь болохоор V7-гийн 13 зэрэгтэй тэнцүү. Энэ нөгөө талаас 2-ын 13 зэрэгтэй тэнцүү. Тэгэхээр манай V7 нь бол 2 юм байна. За тэгэхээр олох гээд байгаа бодлого болохоор V6-г үржих нь V8. Тэгвэл V6-г үржих нь V8 гэдэг чинь V7-гийн квадрат гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр V7 нь 2 гэж бас 2-ын квадрат нь 4. За энэ бол маш гоё чанар. Одоо чанарыг бол дэндүү гоё ашигласан бодлого байна. За энэ 30 дугаар бодлогыг төгсгөлт нь бодноо. За 31 дугаар бодлого. За арифметик хөргөрөөс үүсгдэг 3 тооны нийлбэр 15. За дундх тооноос нь нэгийг асуул өсөх геометр хөргөрөөс үүснэ эдгээр тоо бол. За арифметик хөргөрөөс үүсгдэг энэ 3 тооны нийлбэр 15 гэдгээс одоо энэ нөхцлөөс за захын хоёрынх нь одоо нийлбэр нь бол голынхоо гишүүнийг 20-оор үржсэнтэй тэнцүү буюу энэ гэсэн чанараар A1 A3-ын нийлбэр нь бол 2-ыг үржих нь A2. Тэгэхээр энэ A2-тойгоо эмэгтэйчээр 3A2 нь 15 гэдгээс A2 нь 5 гэж ингээ бодож болно. Эсвэл A1 дээгээрээ задлаад бодсон ч мөн л A2 нь 5 гэдээ гарна. Нэгдүгээр одоо нөхцлөөс бол A2 нь 5 гэсэн нөхцөл бол гарна гэсэн үг. За цаад жишээ нь дундах тооноос нь одоо нэгийг хасвал өсөх геометр прогресс үүснэ гэдэг нь A1 нь бол V1, A2-оос нэгийг хасах юм бол геометр өргөсөө 20 дугаар гишүүн гарна гэсэн. A3 нь бол V3-тойгоо тэнцүү. Ингээд V2-ын квадрат нь бол V1, V2, V3-ын үржүүртэй тэнцүү. V2 гэдэг нь A2-оос хасах нэгin квадрат. V1 гэдэг нь A1, V3 гэдэг нь A3. За ингээд A2 гэдэг нь 5 учраас 5-аас хасах нэгin квадрат. За A1 гэдэг нь бол A2-оос одоо дэг хасна гэсэн. Тэр нь бол 5-аас хасах нь дэг гэсэн. A3 гэдэг нь бол A2 дээр дэг нэмэх гэсэн. Тэр нь бол 5 дээр нэмэх нь дэг гэсэн. За ингээд A1-ийнхээ оронд 5-аас хасантай A3-ийнхээ оронд 5 дээр нэмэх нь дэг орлуулах юм бол D-ийн квадрат нь 9 буюу D нэм хасах 3. D тэгээс их одоо нэг өсөх геометр өргөөс гэсэн учраас D нь мөн тэгээс. Тэгээд D нь бол 3 гэж харна. За одоо A1-гээ олохын тулд 5-аасаа одоо D2 нь A2 нь 5 юм чинь 5-аасаа D-гээ хасна. За тэгээд 2. V3 нь бол A3-тайгаа тэнцүү буюу 5 дээрээ D-г нэмсэнтэй тэнцүү буюу D нь 3 учраас 8. За V2 нь болохоор A2-оос нэгийг хассантай тэнцүү гэдгсэн. Тэгэхээр A2 нь бол 5 учраас 5-аас нэг хасаад 4. За ингээ 2 4 8. За энд 2 5 одоо 8 гэд андуурчих. Одоо эн чинь геометр прогресс үүсгэх нь эдгээр тоог олоо гэдгсэн. Тэгэхээр энэ геометр прогрессын тухай яриад өгүүлбэр дуусаад тэгээ эдгээр тоог олоо гэсэн учраас геометр прогрессийн гишүүдийг нь олно гэсэн.
Энэ А бол одоо арифметик өргөрсөн 3 гишүүн. Тэгээд тэгж андуураа энэ А-тай андуураад буруу дугуйлваа гэдгийг одоо. Өгүүлбэрийнхаа утгыг сайн ялгах юм бол энэ бол асуудал хөл тэ. За бөмбөг өндрөөс унжээ. Бөмбөгний эхний ойлтын өндөр нь бол 50 м байсан ба дараагийн ойлт бүрдээ өмнөх ойлтын дөрөвний нэгээс бага одоо өндөрт ойдог бол дөрвөн ойлтын дараа газраас ямар өндөрт байх вэ гэдэг чинь. За тэгэхээр бол эхний ойлтын ойлт бол одоо 50 м байсан гэсэн. Тэгэхээр дөрөвний нэг хэсгээс бага өндөрт гэдэг жоо учраас дөрөвний 3-т нь ойдог гэсэн үг. 50-ийн 4-ний 3 гэдэг нь 37.5 буюу одоо 20-ны 35 гэсэн үг. 20-ны 75 гэсэн үг. За тэгэхээр 20-ны 75 нь бол 2 дахь ойлтын үр дүн гэсэн үг. 2 дахь ойлтын үр дүнгийн мөн одоо 4-ний 1-ээс бага зайд байна гэхээр 4-ний 3-ыг олоход хангалттай. 4-ний 3-ыг нь бол 8.225. За энэ нь бол одоо 3 дахь ойлт нь орж байгаа гэсэн үг. За 4 дахь ойлт нь бол одоо 8-ны одоо 225 3 дахь ойлтынхаа үр дүнгийн 4-ний 3-ыг нь олох юм бол 32-ны 65. За ингээд 4 дахь ойлтын дөрвөн ойлтын дараа газраас ямар зайд одоо ямар өндөрт байх вэ гэдэг чинь. Дөрвөн ойлтын өндөр нь бол одоо юм байсан. Ойлтын өндөр. За тэгэнгүүт одоо дөрвөн ойлтын өндөр гэхээр чи дөрвөн ойлтын дараа гэж байгаа шүү дээ. Дөрвөн ойлтын дараа газраас ямар өндөрт байх вэ гэхээр 5 дахь ойлтын өндрийг хэлж байгаа гэсэн. Дөрвөн ойлтын дараа тийм үү? 4 дуусаад тэгээд 5 дахь нь гэсэн үг багхгүй юу? 5 дахь нь гэсэн. За тэгэхээр энэ нь 32-ны 675-ыг 4-ний 3-аар үржээд бол 128,2025 гэсэн үг. За яг энэ бодлого яг анхны өндрийг олъё гэх юм бол x анхны өндөр x гэх юм бол x-ийн 4-ний 3 нь бол 50 гэхээр анхны өндөр бол тэр анхны өндрөөс унсан өндөр нь бол 3,200 гэсэн 200 м буюу одоо энэ чинь 66 мурга хавцаа юм уу да тийм л юм байна. 66 хавцаа метр. За 33 дугаар бодлого нь тэгээс ялгаатай А, Б, С тоонуудын арифметик прогрессийн дараалсан 3 гишүүн болох. За А, Б, С тоонууд нь бол дараалсан 3 гишүүн болно гэдэг чинь арифметик прогрессийн. За тэгэхээр арифметик прогрессийн дараалсан 3 гишүүн чанар ёсоор голын гишүүн нь 2-оор үрдсэн цахын 2 гишүүнийхээ нийлбэртэй тэнцдэг. За тэгэхээр 2B нь бол А, С 2-ын нийлбэртэй тэнцдэг. За дараах өгүүлбэрийн ёсоор за дараа нь сөрөг 3А, С 2B нь бол арифметик прогресс мөн үүсгдэг гэдэг чинь. За тэгэнгუთ мөн л арифметик прогрессийн чанар ёсоор голын гишүүнийг 2-оор үрдсэн цахын 2-ын нийлбэртэй тэнцдэг юм. За эндээс одоо нэгдэх тэгштэглэл нь 2B нь бол А дээр нэмэх С-тэй тэнцвэртэй шин 2 дахь тэгштэглэл рүү орлоо бодоход С нь бол сөрөг 2А юм байна. С нь бол сөрөг 2А. За нэгдэх тэгштэглэл рүүгээ орлуулад С-ийн оронд А тавих юм бол 2B нь бол одоо сөрөг А сөрөг А-тай тэнцв. В нь бол сөрөг 2-ны А-тай тэнцв юм байна. За тэгэхээр А, Б, С-ийн харьцааг сонирхъя. Тэгэх юм бол А хэвээрээ Б-гээ А-гаар илэрхийлсэн, Б-гээ А-гаар илэрхийлсэн чинь сөрөг 2-ны А гэсэн. За С-гээ А-гаар илэрхийлсэн чинь сөрөг 2А гэсэн. За тэгэхээр манай одоо энэ илэрхийлэл болохоор энэ сөрөг бүхэл коэффициенттэй байгаа учраас энэ харьцаануудаа одоо 2 сөрөг 2 гэсэн тоогоор үрчий. Энийг сөрөг 2 гэсэн тоогоор үрчих юм бол сөрөг 2А, энэ нь бол эрг А, энэ нь бол 4А бол. За тэгээд энэ А-гийнхаа оронд 1-ийг тавих юм бол энэ гарчих. А-гийнхаа оронд 1-ийг тавих юм бол энэ гарчих. За ингээд С байна гэсэн. За 34 дугаар бодлого бас их гоё бодлого. 34 дугаар бодлого нь 2B нь бол 2A-гийн 2 дахь 2 гишүүн
За энэ арифметик өргөрөөсийн бүх гишүүдийн нийлбэр нь 380.5 бол m хэтвэ гэдэг чинь. За тэгэхээр энэ А1-ээс AM гэхээр m ширхэг гишүүн байгаа гэсэн. B1-ээс BN гэхээр n ширхэг гишүүн байгаа. За тэгэхээр энэ m ширхэг гишүүн, n ширхэг гишүүн, нийтдээ m дээр нэмэх нь n ширхэг гишүүн. Тэрэн дээр одоо энэ мэдгэж байгаа энэ сөрөг 3, эрэг 7, 22 гэсэн энэ 3 гишүүнийг нэмэх юм бол m дээр нэмэх нь n, нэмэх нь 3 гэсэн одоо m ширхэг гишүүн байна гэсэн. Тэгэхээр эхний гишүүн одоо энэ арифметик өргөрөөс учраас эхний гишүүн болон төгсгөлийн гишүүнийг нэмээд 2 туугаад дугаарыг нь тоогоор үржихэд үржсэнд 380.5 гэсэн тоотой тэнцэнэ. Эндээс энэ сөрөг 3 дээр 22-ыг нэмэнгуут 19-ыг хуваах нь энэ тоо 380.5-тай тэнцэнэ. Тэгэхээр 2-ыг хувааж байгаа 2-ыг нөгөө талаар нь үржчихээр ийм болно. За тэгэхээр m дээр нэмэх нь нэмэх нь 3 нь бол 41-тэй тэнцүү болоод mn нь бол ямар 38 гэсэн одоо нөхцөл гарч ийна гэсэн одоо энэ. За ямар ч гэсэн энэ арифметик өргөрөөсийн бүх гишүүдийн нийлбэр 380.5 гэсэн нөхцлөөс бол mn-ийн нийлбэр нь бол 38 байна гэдэг нь бол одоо хэдүүлээ тийм нэг нөхцөл гаргаж олж авлаа. За одоо 7 гэдэг гишүүн болохоор энэ дарааллын хэдих гишүүн бэ гэхээр m дээр нэмэх нь 2 гишүүн. A1-ээс одоо AM гэдэг нь m ширхэг гишүүн байгаа. Тэрэн дээр сөрөг 3, 7 гэсэн 2 гишүүнийг нэмэхээр m дээр нэмэх нь 2 дугаар гишүүн бол 7. За 22 гэдэг бол одоо m дээр нэмэх нь 3. Буюу одоо манай энэ чинь 41 одоо гишүүн байна гэсэн үг шүү дээ. 41 дэх гишүүн нь бол 22 гэсэн. 41 дэх гишүүн нь бол 22. За тэгэхээр одоо арифметик өргөрөөсийн одоо томьёо ёсоор А1 дээгээрээ илэрхийлээд өччих юм бол А1 дээр энэ дугаараас нэгээр баг дээгээр үржсэн 7-той тэнцүү гэсэн. M дээр нэмэх нь 2 дугаар гишүүнийг A1 дээгээр илэрхийлэх юм бол. За энэ 2 дахь нь буюу одоо энэ 22-тэй тэнцүү нь бол за энэ A1 дээр нэмэх нь бол одоо ер нь бол M дээр нэмэх нь 3 гэдэг нь бол 41 гэдээ гарцсан шүү дээ. Тэгэхээр A1 дээр нэмэх нь бол одоо 40 дээр нь бол 22 гэсэн. За ингээ 2 дахь одоо тэгштэглээс бол D нь бол 8.5 гэж олоод 1-р тэгштгэл рүү орлуулах юм бол M нь 15 гэж гарч байна. За тэгэхээр M нь бол 15, N нь бол одоо 23 байх нь шүү дээ. Ийм юм байна гэж. За энэ бол бас их гоё бодлого. За 35. За энэ хоёр дарааллын хоёулаа арифметик өргөрөөс үүсгдэг. Тэгээ хичнээн гишүүд нь одоо тэнцүү байх бай гэдэг чинь. За эхний дарааллыг одоо CN гэж тэмдэглэж байна. Одоо нөгөө AN гэж тэмдэглэхээр CN гэж тэмдэглэж байна гэсэн. Дарааллыг бол ямар ч хэсгээр тэмдэглэж байна. За тэгэхээр энэ дарааллын ерхий гишүүний томьёо 3N-ээс хасах нь 3-3-аар нэмэгдэж байгаа учраас 3N агуулж байгаа. 3N гэсэн үр зүрийг агуулна. За эхний гишүүн N-ийн орныг тавихаар 3, эхний гишүүн 2 гарахын тулд 3N-ээс 1-ийг хасвал болж байна гэсэн. За тэгэхээр энэ нийтдээ манай энэ дараалал одоо энэ 1001 хүртэл үргэлжлэнэ гэсэн. Ер нь энэ дараалал хэдэн гишүүн байгаа юм бэ гэдгийг олбол ерхий гишүүний томьёогоо одоо 2-оос 1001-ийн хооронд бодцохоор 334 гишүүн байна гэж харж байна. За энэ бол одоо 334 гишүүн эхний дараалал. За хоёр дахь нь бол 4-оор нэмэгдэж байгаа дараалал учраас 4 одоо VK гэдэг тэмдэглэж байгаа учраас 4K гэсэн үр дүр агуулна. За тэгэхээр K-ийн орныг тавихаар 4. Манай одоо эхний гишүүн сөрөг 1 гардаг байхын тулд сөрөг 5-ыг хасгана гэсэн. За мөн одоо энэний дарааллыг хэдэн гишүүн байгаагаа сонирхох юм бол 334 байна гэсэн. За тэгэхээр одоо ижлүүдийг нь сонирхох нь. Яг одоо жишээ нь хамгийн анхны ижил гишүүн бол 11 гэж байна шүү. За 11 хамгийн ихний ижил гишүүн бол 11.
Дараагийнх нь 12-оор нэмэгдэн. За энэ 4 3 гэдэг нь энэ одоо 4-өөр нэмэгдэж байгаа 3-аар нэмэгдэж байгаа дараалал гэсэн үг шүү. Энэ хоёрыг үржихээр 12. За 12 нэмээд 11 дээр 12-ыг нэмэхээр дараагийн гишүүн нь бол 23 дахь. 23 гэсэн тоо бол энэ дарааллын 20 дахь ижил гишүүн гэсэн. За 12-ыг 2-оор үржчихээр чинь 24. 24 дээрээ 11-ийг нэмэхээр 35. 35 гэдэг нь энэ дарааллын 3 дахь ижилхэн гишүүн гэсэн. За тэгэхээр ер нь бол одоо манай энэ ижил гишүүн бол одоо А1 нь 11, Д нь 12 байна гэдэг энэ одоо ерхий гишүүний томьёог гаргах юм бол энэ дарааллын ерхий гишүүний томьёо ямар авах вэ гэдгийг гаргах юм бол 12-оос хасах 1 байна гэж гарч байна. Одоо арифметик өргөөс ерхий гишүүний томьёонд орлуулад бодоод. За тэгэнгүүт 12-оос хасах 1 гэдэг манай энэ дараалал хамгийн их гишүүн нь одоо хоёуланд нь ижил байхын байна гэхээр чинь одоо 1001-ээс л хэтэрч болохгүй гэсэн үг байхгүй. Хамгийн одоо ижилхэн байгаа хоёр гишүүний хамгийн их гишүүн нь энэ хоёр дарааллын хоёуланд нь байгаа ижилхэн гишүүний хамгийн их гишүүн нь 1001-ээс их байхгүй гэсэн үг. Яагаад вэ гэхээр одоо нэгдүгээр дараалал нь хамгийн их гишүүн 1001 байгаа учраас 1001-ээс хэтэрхгүй гэсэн. За тэгэхээр ерхий гишүүнийхээ томьёог 1001-ээс хэтрэхгүй гэсэн энэ тэнцэтгэл бишийг бодохоор энэ нь бол одоо 83 бүхэл 12-ны 6 гэсэн тоо гарч байна. Тэгэхээр энэ нь одоо дугаар учраас 83-аар сонгоно. Тэгэхээр энэ хоёр дараалалд бол 83 ширхэг ийм ижил гишүүн байна гэсэн үг. За тэрийг тодруулбал эхний гишүүн 11, хоёр дахь гишүүн 23, гурав дахь гишүүн 35 гэх мэтчлэн 12-12-оор нэмэгдэж байгаа энэ дарааллын хамгийн сүүлийн гишүүн 995 байна. За 995 гэдгийг яаж гаргах вэ гэхээр энд 12-аас энэс хасах нь 1 гэдэг одоо ерхий гишүүний томьёо гаргасан шүү дээ. Тэгэхээр энийх нь оронд 83-ыг тавихаар 996 болно. 12-оор үржихээр 1-ийг хасахаар 995 болно. Тэгэхээр энэ одоо 11, 23, 35 тэгээ гэх мэтлэн үргэлжлээ 995 гэсэн энэ гишүүн бол одоо 83 ширхэг гишүүн байна гэсэн. Энэ гишүүн нь энэ хоёр дараалалд хоёуланд нь байгаа одоо ижил гишүүн нь бол эдгээр. За ингээд 83А гэж. За 36. За болд одоо банкнаас авсан зээлээ 24 сард одоо төлж дуусгасан болно. За эхний сар одоо 520 мянган төгрөг төлсөн ба дараагийн сар бүрд одоо өмнөх сараасаа 30 мянган төгрөгөөр илүү төлдөг бай. 24 дахь сар хэдэн төгрөг төлсөн бэ гэж. За тэгэхээр энэ бол цэвэр арифметик прогрессын жишээ байна гэсэн. Д нь 30 мянга. А1 нь 520 мянга. А24 гэдэг нь 24 дахь сард төлж байгаа мөнгө. За энэ нь томьёонд орлуулад бодцохоор сая 210 мянган төгрөг төлөөд 24 дахь сард сая 210 мянган төгрөг төлөөд одоо зээл нь хаагдаад дуусгана гэсэн. За 2-1. За 2-1 арифметик прогрессийн эхний 13 гишүүний нийлбэрийг болоо гэдэг. За одоо энд сайн ажиглаад энэ А1 нь бол 2, 2 дугаар гишүүн нь бол нэг А цэгтэй нэг 5 хэлбэрийн гишүүн, 3 дугаар гишүүн нь Б, 4 дугаар гишүүн нь С цэгтэй нэг 5 гэсэн гишүүн, 5 дахь гишүүн нь бол 0 гэсэн одоо дараалал юм гэсэн. Тэгээ энэ дарааллын нэг хоёрхан гишүүн мэдгэж яхад л одоо А1-ыг нь хангалттай олж чадна. Тэгэхээр А1 нь 2, А5-нд 0 гэсэн одоо энэ хоёр нөхцөлийг ашиглаад Д-гээ олж байна. Д нь бол сөрөг 0.5. За тэгвэл А1 нь 2 гэсэн учраас А2 нь бол 2 дээр сөрөг 0.5-гаа нэмэнгууд 1.5. За эндээс А1 А3 нь 1.5 дээр нэмэх нь сөрөг 0.5.
За энэ нь 1 гараад B нь 1. За А4 нь 3 дугаар гишүүн дээр сөрөг 0.5-га нэмэнгууд 0.5 эндээс C нь тик. За А13 нь А1 дээр 12-ыг нэмнэ. А1 дээр 12-ыг нэмнэ. Гээд 8 гэж олж байна. За ингээд яг уу одоо S13-ыг олохдоо А1 дээр 13-га нэмээд 2 тавгаад 13-аар үржсэнтэй тэнцүүгээд ингээд бодож болно. Гэтэл одоо манай хэлбэр арай өөр байна. Хөх хэлбэр минь. Тэгэхээр А1 дээр нэмэх нь 13 гэдгийнхаа 13-ыг А1 дээр нэмэх нь 12 дээр гэдэг ингээд задлаж байгаа. За тэгэх юм бол 2А1 дээр нэмэх нь 12 дээр хуваах нь 2 нь 13-тай тэнцүү. За ингээд ингэж бичснээр дараа одоо А1 нь 2, D нь 0.5 гэдгээ орлуулах юм бол яг манай одоо хэлбэрт тохирж байгааз. Тохирж байна. За одоо энэ 2-ыг үржих нь 2, нэмэх нь 12-ыг үржих нь тэгээд 0.5 гэж тохирч байгаа байхгүй. Тэгэхээр D0, E5. Шууд одоо энэ A1 дээр нэмэх нь 13, хуваах нь 2, үржих нь 13 гэдгээр ингээд бодцохоор энэ яг хариу FG-г үл өгч чадна. D-ийг одоо нөхөж чадахгүй болно гэсэн. D-ийг хэлбэрийн тохируулж чадахгүй. За тиймээс л одоо 2 дугаар хэсгийг бол заавраар нь сайн бодох нь бол дараалалаар нэг явах нь болцоо. За ингээ энэний үр дүн бол одоо 65 гараад FG нь бол 65 гэж харж байна. За 2-2 нь за энэ дарааллын ерөнхий гишүүний томьёо болоо гэж. За энэ дарааллаа одоо бид нар энд нэг тэнцүүгийн зүүн талд өгөгдсөн байгаа энэ нэмэгдэхүүнээ SN гэж тэмдэглэчих. SN. SN-гээ тэмдэглэчих нь SN нь бол одоо 3N-ыг хуваах нь 4N дээр нэмэх нь нэгтэй тэнцүү гэсэн үг. За ингэж тэмдэглэж болно. За тэгэнгუთ энэ одоо N-ээс гасах нэгдүгээр гишүүн гэдэг бол энэ ардлын энэ гишүүнийг үлдсэн гишүүд гэсэн үг. За тэгэхээр энэ одоо эндээс нэгийг хуваах нь AN гэдэг бол одоо SN-ээс N-ээс гасах нэгийг тэнцэнэ гэсэн үг. Одоо өөрөөр хэлбэл энэ нөхдүүдийг хойш нь зүүн тал руу гаргачих юм бол энэ тэнцэтгэл төрнө. Энэ тэнцэтгэл төрнө. За тэгэхээр манай SN нь за энийг ингэдэг. За SN нь болохоор бол энтэй тэнцүү. 3N-ийг хуваах нь одоо 4N дээр нэмэх нь 1 гэсэн үг. Энэний оронд N-ийг 50 гэсэн үг, энэ л гэсэн үг. За тэгвэл одоо N-ээс гасах нэг гэдэг нь юу юм бэ гэхээс N-ээс гасах нэг гэдэг нь юу гэхээр энэ N-ийн оронд N-ээс гасах нэгүүдийг 50 гэсэн үг. За тэгээд одоо хэлбэрчлээд ижил хуваар өгөөд хэлбэрчлэх юм бол одоо хуваар N 4N дээр нэмэх нь 1-ийг үржих нь 4N-ээс гасах нь 3 болно. За хүртвэр бол ингээд одоо хаалтаа задлаа, сөрөг хаалтаа задлаад эмэгтгээд бодонгод 3 л гэж харж байгаа. За тэгэнгუთ нэгийг хуваах нь AN нь 3-ыг хуваах нь 4N дээр нэмэх нь нэгийг үржих нь 4N-ээс гасах нь 3 гэдэг нь 3-тай энтэй тэнцүү гэж байгаа учраас AN нь бол энэний урваатай тэнцүү гэсэн. 3-ны 4N дээр нэмэх нь 1, үржих нь 4N-ээс 3. За ингээд A-гийнх нь оронд 4, B-гийнх нь оронд 4, C-гийнх нь оронд 3, D-гийнх нь оронд 3 гэдэг хэлбэрийг хараад өгч байгаа. За энэ бол одоо их гоё бодлого шүү. За энд бол ийм юм бол ашиглаж юм гэсэн үг. AN гэдэг бол SN-ийг үржих нь SN-ээс гасах нь 1 гэсэн томьёог бол их одоо хэрэгжилж боддог. Яг ийм тохиолдлууд. Энэ бол одоо маш гоё бодож байгаа арга шүү. Тэгээ ер нь бол одоо орлуулад одоо
N1 үед гээд бодоод N2 үед гэж бодоод ерөөдөө явах юм бол нэг зүү тогтол ердөө олдохгүй нэг янз бүрийн тоонууд гараад л юм. Тэгээд л ерхий шнөгээ томыг олж чадахгүй. Нөгөө бидний мэддэг arithmetic progress, geometry progress руу шилжихгүй. Энэ чинь тэр прогрессуудаас өөр одоо хэлбэрийн дараалал байгаа учраас бол тэгж бодох боломж бол одоо хомс байдаг. Энэ аргаар л асуудлыг шийдэх. За 2-3 болохоор энэ geometry progress-ийн B1-ийн за энэ бол их амархан бодлоо. За B1 нь бол мэдээж эндээ сөрөг 5 гэж. Тэгээ A нь 5 гэдээ болчихно. Q нь бол эхний хоёр гишүүний ногдурыг сонирх юм бол сөрөг 2 гэж гарна. Тэгээд B нь 2 болно. За B100 болно гэдэг нь B1-ийг үржих Q-г 99. B1 нь сөрөг 5, Q нь сөрөг 2. За тэгээ энд B100 бол 10-ыг үржих нь ийм байна гэхээр чинь сөрөг 2-ын 99 зэрэг гэдгийг сөрөг 2-ыг үржих нь сөрөг 2-ын 98 зэрэг гэж задлангуудаа сөрөг 2-ын сөрөг 5-таа үржээд 10 гэд гаргаад авч болно. Энэ 10 энэ 10 шүү. За тэгээд 10-ыг үржих сөрөг 2-ын 98 зэрэг буюу тэгээд зэрэгээлтгч нэрэг учраас эрэг 2-ын 98 зэрэг ч гэж бичиж байна. За ингээд CD нь бол 98. AB нь бол 52. За 2-ын 4 бол мөн амархаа. За A920 A4 нь 195 бол 6 дугаар гишүүнийг олгож байна. За дараалалаар нь яг бодоод бас хэлбэртэй нөхөх зүйлүүдээ. За A14 гэдэг бол A9 дээр нэмэх нь 14-өөс хасганы 9-ийг үржихэндээ. Өөрөөр хэлбэл 5D гэдгээ 14-өөс хасганы 9 гэсэн хэлбэрээр бичиж A-ийнхаа оронд 9-ийг нөхөж байгаа. Тэгэхээр A9. За ингээд A14-ийнхаа оронд 195-ыг тавиад A9-ийнхаа оронд 120 тавиад D-гээ олох юм бол D15 гэж гарч байгаа. За ингээд D нь BC-тэй тэнцвэх учраас BC нь 15. За одоо A9 гэдэг бол A6 дээр нэмэх нь 9-өөс хасган 6D. За ингэснээр мөн одоо D-г одоо 9 гэж D-г 9 гэж нөхөж байгаа. D-г 9 шүү 9. Тэгээ 9. D-г 9 гэж нөхөж байна. За ингээд A9-ийнхаа оронд 120-ыг тавиад A6-ийнхаа оронд A6-г олно. Тэгээд D-ийнхаа оронд 15-ыг тавиад тооцоол хийх юм бол 75 гэж гарч байна. За ингээд өнөөдрийн лайв дуслаа.